Бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн бие аура биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдөр би бас дараагийн маш сонирхолтой хэрэгтэй чухал мэдээллийн талаар ярих гэж байгаа болохоор та миний сувгийг subscribe хийгээгүй байгаа бол одоо хийгээд хонхон хэсгэн дээр нь дарчаарай. Яагаад вэ гэх юм бол би өөрийнхөө сувгаар сүнслэг оршихуй, далд ертөнц, энерги, сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт гэд хувь хүний хөгжил гэд маш олон сонирхолтой чухал сэдвүүдийн талаар ярьдаг болохоор тэр шүү. Хэрвээ та энэ сэдвүүдийн талаар сонирхдаг, энэ сэдвүүдийн талаар илүү олон сонирхолтой чухал хэрэгтэй зүйлсүүдийг мэдэж авах гэж байгаа юм бол миний сувгийг яг одоо subscribe хийгээд тэгээ лайкнд дарчаарай. За тэгээд өнөөдрийнхөө ярихыг хүсэж байгаа сэдв гэх юм бол одоо энэ нөгөө ухамсарын сэрэлт явагдаж байгаа маш энэ гайхалтай цаг үед одоо хүн төрөлхтөний амьдрал дээр маш том өөрчлөлтүүд орж ирж байгаа. Одоо энэ өндөр энергиуд одоо нарнаас орж ирж байгаа. Одоо өчигдөр бол 5 байлаа. 11 сарын 5 маш хүчрхэг энергитэй маш олон сонирхолтой үйл явдлууд болсон. Сонирхолтой өдөр болсон. Энэ өдөр бол бас нарнаас маш өндөр энергиуд орж ирсэн байгаа шүү дээ, тийм ээ. За энэ өндөр энергиудын талаар би яриад байдаг. Одоо энэ нөгөө нарнаас өндөр энергиуд орж ирж ийн гэдэг, тийм ээ. Энэ үеүүдэд одоо дэлхий рүү нарнаас өндөр хэмжээсүүдээс за тэгээд бисүүдээс ч юм уу маш өндөр энерги орж ирэх үед хүн төрлөختнө хүмүүсийн одоо биений ерөнхийдөө сулддаг, ядардаг, унтмаар санагддаг ч юм уу, тийм ээ. Тэгээд сэтгэл санаа нь ингээд айгу тавгүй болдог ч юм уу болж эхэлдэг байгаад байгаа. Тийм болохоор зарим үед болохоор эсэргээр харин бүр маш их эрч хүчтэй болчдог, унтаж чадахгүй, шөнө болохоор янз бүрийн зүүднүүд зүүдлэгддэг гэдэг ингээд бидний байр байдлууд ерөнхийдөө маш их өөрчлөлт ордог байгаа даа. Яагаад вэ гэхээр энэ өндөр энергитэй холбоотой байгаа даа байхгүй юу? За тэгээд иймэрхүү өндөр энергитэй үеүүдэд одоо та нартаас зөвлөгөө өгье л доо. Юу хийвэл зүгээр вэ гэвэл тийм ээ, одоо энэ өндөр энергич одоо яагаад дэлхий рүү орж ирээд байна гэхээр бидний энэ одоо махан бие рүү явж орж бидний энергийг дээшлүүлэх, бидрийг ангаах зорилготой байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү үеүүдэд ялангуяа хүмүүсүүд маань ус сайн авах хэрэгтэй. За тэгээд боломжтой байх юм бол агаар салхинд гарах хэрэгтэй. Байгальтай ойрхон байх юм бол маш сайн. За тэгээд бүр их боломж байх юм бол хөл нөцгөн одоо байгаль ихтэйг нэгт хэрэгтэй. Одоо газар хөл өвсөн дээр ч юм уу, тийм ээ. Хөл нөцгөн алхнаа гэсэн үг байгаад байгаа. Ингийн бол энэ өндөр энергийг бие маань нэг хүлээж авахд маань илүү их амар болж өгдөг. За энэ үеэрээр бас болж их юм бол амрах ч юм уу, тийм ээ, өөртөө амралтыг өгдөг ч юм уу, эсвэл бясалгал хийдэг ч юм уу, тийм ээ, маш их мэдрэмж өндөртөө мэдрэмтгий хүмүүсүүд манайхан болж их юм бол бас их дуу чимээтэй газар, их олон хүмүүсүүдтэй газраас бас хол байвал зүгээр байдгийг шүү, тийм ээ. За өнөөдрийнхөө ярихыг хүсэж байгаа сэдэв маань гэх юм бол яг энэтэй бас холбоотой. Энэ өндөр энергиуд хүн төрөлхтнийг ингээд ухамсарын сэрэх гээд тий сүнсний хөгжил рүү нь явуулах гад одоо хүмүүсүүдийг ингээд ухаарал руу нь одоо аваачих гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор хүмүүсүүд маань одоо ингээд янз бүрийн амьдралын одоо шалгалтын донд одоо явж байгаа хүмүүсүүд байгаа. Тийм ээ. Хувийн амьдрал дээр нь байж болно, бизнес дээр нь байж болно, ажил дээр нь байж болно, янз бүрийн харилцаанууд гэдэг, тийм ээ. За тэгээд бас өөртөөгөө холбоо барьдаг харилцаа, байр байдал нь одоо ямар байна, тийм ээ. Өөрийгөө сонирхох юм уу, өөртөөгөө ойртох гэж хичээдэг юм уу, өөрийгөө жинхэнэ хинбэ гэдгийг таних гэдэг юм уу, энэ амьдралаа яг яаж одоо амьдраад яваад байгаа юм бэ, тийм ээ. Одоо өөрийнхөө сүнсний зорилгын дагуу яваад байгаа юм уу, эсвэл бол үгүй юм уу, тийм ээ. Гэт ингээд энэ нөгөө ухамсарын сэрэлт гэдэг зөвлөжин бол хүн төрлөختнийг одоо яг нөгөө яг өөрийнх нь явах ёстой зам руу ингээд хөтлөх гээд
байгаа хгүй юу? Бас ингээд өмнөх амьдралд болоод хүүхэд наснд ч юм уу авчихсан траума ч юм уу янз бүрийн шарах, сэтгэлийн шарах ч юм уу тийм ээ ингээд авчихсан байгаа энэ зүйлүүдээ ингээд ангаах, эдгэх энэ процесс руу оруулах гэдэг байгаа хгүй юу? Тэгэхээр одоо хүмүүсүүдийн хувьд одоо ингээд сэтгэл санааны хувьд ч тэр тийм ээ. За тэгээ ингээд ер нь бол маш олон түвшинд ингээд янз бүрийн амьдралын асуудлуудтай хүмүүсүүд ингээд тулгарч байгаа үе байгаа. Тийм болохоор энэ цаг үед одоо бид нар тийм ээ яаж одоо энэ байдлыг хөнгөндөө аргаар давж гарах вэ гэдэг талаар бас зөвлөгөөг та нартай хуваалцах гэдэг юмаа. Яагаад гэх юм бол одоо маш их ингээд тий төөрч өссөн хүмүүсүүд их байгаад байгаа. Энэ энергиуд одоо ингээд бидний нөгөө яг ингээд нөгөө нэг учрахыг хүсэхгүй байгаа зүйлүүд рүү ингээ учруулах гад, учрыг нь олуулах гад ингээд бүр цогтаад байсан зүйлийг нь яг ингээ нөгөө учруулах гад байгаа болохоор маш хүнд одоо ерөөхдөө цаг хугацаа жоохон болоод байгаа гэсэн үг байхгүй юу тийм ээ. За яагаад вэ гэхэлэр хүн нөгөө өөрийнхөө энэ сэтгэлийн шарах тийм ээ одоо траума одоо өөрийнхөө илүү одоо better version болох хөлбөргөө орохт нь одоо туслаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг хүн өөрийнхөө сүүдэртэй л одоо нүүр тулнаа л гэсэн үг байгаа шүү дээ тийм ээ. Сүүдрээсээ л бид нар одоо өөрийнхөө сул талуудтай тий сүүдэртэйг нүүр тулахгүй гэж л одоо цогтож өөрийгөө одоо хуурдаг ч юм уу тийм ээ. Энэ амьдралаар ингээд амьдардаг байгаад байгаа шүү дээ. Тэгтэл энэ өндөр энерги маань одоо бидрийг ингэж олон жил явж ингэж олон амьдралыг бүтөөрээ одоо ингээд энэ чухал цаг үед амьдарч байгаа болохоор бид нар ингээд сэрх хэрэгтэй байна. Одоо энэ нөгөө хөгжих хэрэгтэй байна. Тийм ээ. Өчнөө олон өмнөх амьдралуудаа ингээд нэг зам байдлыг одоо өөртөө төлөвшүүлэх гэж хичээж амьдарч ирсэн боловч сүнс маань тийм ээ. Тэрийг одоо эзэмшиж чадаагүй маш олон одоо амьдралыг зарим сүнснүүд өнгөрөөдөг штеп. Жишээ нь гэх юм бол одоо төвчээртэй байдлыг сурах ч юм уу тийм ээ. За тэгээд эсвэл бол зоригтой байдлыг сурах ч юм уу тийм ээ. Тууштай байдлыг сурах гэж энэ нөгөөний зан чанарууд чинь бас тэг ингээд шууд ярахад бол их амархан сонсогдож байгаа ч гэсэн амьдралдаа өдөр тутмынхаа амьдралдаа яг ингээд нэг ажил хэрэг болгоод яг энэ байдлаар амьдрна гэдэг бол ингээд хүнээс маш их нөгөө ухаан шаарддаг байхгүй юу тийм ээ. Ухаарал шаарддаг байхгүй юу. Тийм болохоор эдгээр зүйлүүдээ бид нар ингээд сураад хөгжүүлээд өөртөө суйрлуулад ингээд бий болгочих юм бол ингээд бид нар хөгжих гээд байгаа байхгүй тийм ээ. Тийм болохоор та өнөөдөр ямар ч асуудалтай байж болно тийм ээ. Ямар нэгэн байгууллагатай холбоотой асуудлуудтай байж болно тийм ээ. Ингээл янз бүрийн түвшинд нь би олон түвшинд нь ярьж байгаа тийм ээ. Тийм болохоор нэгт таны ойлгох зүйл ч юм бол та ганцаараа биш ээ. За энэгээр юу хэлэх гээд байна гэхэлэр та ганцаархнаа ийм асуудалтай нэгт байгаа биш. Тийм ээ. Маш олон хүмүүсүүд одоо яг өөрсдийнх нь одоо нөгөө сурах ёстой, хөгжих ёстой түвшиндөө одоо өөрсдийн гэсэн асуудлуудтай, бэрхшээлүүдтэй тулгарчихсан яваад байгаа. За тийм болохоор нэгт би л ганцаараа ингэж зовж явж байгаа юм байна гэж ингээд бүр сэтгэл санаагаар унах, гундах шаардлага нэгт байхгүй байгаа шүү. Тийм ээ. За тийм болохоор энийг нэгт ухамсарлана. За хоёрт яах вэ гэхлээр учирсан байгаа асуудлаа байнга ингэж бодоод стресстэй тийм ээ ингээд гутраад яваад ах шаардлага байхгүй. Түрүүн би хэлсэнчлэн бичлэгэн дээрээ саяхан хэлсэнчлэн та ганцаараа биш ээ гэд тийм ээ. За нэгт ганцаараа биш гэдэг нь бол энэ 3D хэмжээс өөр хүмүүсүүд ч гэсэн маш их асуудлуудтай байгаа. Тийм ээ. Ялангуяа энэ цаг үед. За нөгөө дээд өнцгөөс нь харах юм бол та ганцаараа биш ээ гэдэг маань бол таны хүрээлэн байж байдаг, одоо хамгаалан байж байдаг, дэмжиж байдаг, одоо сүнслэг энергиуд, одоо өөрийг чинь хамгаалагч нар, тийм ээ, дэмжигч нар, одоо сахиусан тэнгэрүүд, тийм ээ, өвөг дээдсүүдийн сүнснүүд, тэ гэд ийм нэг өөрийг чинь хамгаалж байдаг, одоо энергийн тусламжуудыг одоо өгч байдаг, ийм хамгаалагч нар таныг хүрээлэд байж байдгаа
Тэгээ тийм болохоор тэдгээр одоо өөрөө чинь харж хамгаалах ёстой энэ өндөр энергиудтэй тийм ээ одоо ингээд сахиусан тэнгэр мэнгэргээд ярихлаар зарим хүмүүсүүд ингээд христийн шашинтай холбох гээд ээж магадгүй тийм ээ. Тийм болохоор би шашинлуу юмыг оруулахгүй тулд өндөр энерги гэж ярьж байгаа шүү тийм ээ. Өндөр энергиуд нь ухамсарууд гэж ярьж байгаа. Зарим хүмүүсүүд нь яг сахиусан тэнгэр гэж яриул бас ойлгомжтой байж магадгүй. Зарим хүмүүсүүд нь одоо үг дээдсүүдийн сүнс гэвэл бас илүү их ойлгомжтой байж магадгүй. Тийм болохоор аль алиг ингээд хамруулад ярьж байгаа шүү тийм ээ. За тэгээд болохоор та өөрөө юу ч ойлгохыг хүсэж болно. Гэхдээ ямар ч л байсан бидний нүдэнд үзэгддэггүй одоо бидний одоо энергийн бие рүү одоо бидний энергийг сорох гээд одоо сөрөг бисүүд байдаг гэж би яриад байдаг өмнөх бичлэгүүд дээр тий. Яг тэрнтэй адилхан бас бидний нүдэнд үзэгдэхгүй бидрийг хамгаалаад байж байдаг сахиусан тэнгэрүүд энэ өндөр энергиуд маань бас яг адилхан байж байдаг хүрээлээд бидрийг байж байдаг байгаа. Тийм болохоор хэрвээ та одоо үнэхээр өнөөдөр маш хэцүү асуудлуудтай яах вэ, ийх вэ гэд одоо өөрийнхөө нөгөө эго майндаараа тийм ээ хязгаардагдмал одоо сэтгэлгээнээсээ гаргалгаа хаагаад яах вэ хүүгээд ингээ их толгоогоо гашгаж байж байгаа бол тийм ээ тусламж гуйх хэрэгтэй гэсэн үг. Өөрөө чинь одоо хүрээлэн байгаа энэ гайхалтай өндөр энергиудтэй зөвшөөрлөх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Одоо өөрсдөд чинь туслах. Тэ яагаад гэвэл энэ орчлон ертөнцид болвол өөрөө чинь зөвшөөрөл гэдэг зүйл маш чухал байгаад байдаг. Энэ universe-ийн хуулиар болох юм бол та зөвшөөрөл өгөөгүй байгаа тохиолдлуудад бол таны ингээд амьдрал руу чинь шууд хөндлөнгөөс орж туслах боломжгүй байгаад байдаг. За бүр үнэхээр яг одоо өөрөө чинь явах хэвээр зургаар биш бүр ингээд хөндлөнгөөс маш том одоо өөр дайралтад орж ирэх юм бол яг үнэхээр тэр өндөр сахиусан тэнгэрүүд маань өндөр энергиуд маань бол ингээд бид нарт бүр хөндлөнгөөс орж ирж туслах аврах ч юм уу үеуд тохиолддог. Тэгтээ яг өдөр болгоны амьдрал дахь янз бүрийн одоо жижиг болоо том асуудлууд донд бид нар одоо учирчсан амьдарч байгаа бол тийм ээ бид нар чинь тусламж хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Заримдаа үнэхээр хүн яахаа мэдгүй гацчихсан ингээд зөндөө амьдрал тохиолдож байдаг тийм ээ. Тэр үедээ яах вэ гэхлээр бид нар одоо өөрсдийнхөө энэ сахиусан тэнгэрүүдээсээ би сахиусан тэнгэрээр ярьчих. Тусламж хүсэж залбирна гэсэн үг. Залбирч болно. Эсвэл бясалгал хийж болно. За ерөнхийдөө бол миний хувьд бол би өөрөө бясалгал хийгээд залбирчдаг байгаа даа. Тэр маань айгүй их амар байдаг. Тэ одоо гол асуудлуудад дурдаад ийм надад асуудал байна. Энэ асуудлуудаар минь надад туслаач ээ гэд. Ерөнхийдөө бол угаасаа мэдчихэж өөрөө чинь ингээ хамгаалаад байж идэг. Хамгаалагч сахиусан тэнгэрүүд чинь бол өөрөө чинь ямар асуудалтай яваад байгаа гэдгийг мэдэж байгаа. Хэлсэн хэлээгүй. Тэгтээ мэдэж яриг бид нар өөрсдийнхөө энэ логик бодолтойгоо одоо холбож ойлголцохын тулд тийм ээ тайлбарлаж хэлж бас тэднэртэй ярилцахын тулд залбирлын хэлээр яриад тийм ээ одоо надад яг ийм асуудал байна. Надад туслаач ээ гэд тийм ээ. Ингэж зөвшөөрөл өгсөн үед нөгөө одоо бидний хүрээлэн байж байдаг энергиуд маань сахиусан тэнгэрүүд маань биднэрт одоо ашгүй энэ маань ингээд бидрээс тусламж гуйж байна. Бидний ингээд тэ туслахад одоо зөвшөөрөл өгж байгаа болохоор энэ хүнд бид нар туслах хэрэгтэй гэдэг ингээд нөгөөдөл маань цаагаараа одоо ажлуудаа зохион байгуулж эхэлдэг гэсэн үг байхгүй тийм ээ. За ингээд залбирсныхаа дараа энэ асуудлаа одоо энэ өөрийнхөө дээд биед болоод тийм ээ дээд бие чинь бас өөрөө чинь мэдээж хэрэг харж хамгаалаад өдөрдөд явж байгаа штэ. Тийм болохоор өөрийнхөө дээд биетэй холбогдож залбирлаараа тийм ээ өөрийнхөө сахиусан тэнгэрүүдтэй холбогдож өөрийнхөө өвөг дээдсүүдтэй холбогдож өөрөг чинь бас хамгаалж байдаг одоо амьтад бас амьтдын энергиуд бас байдаг байгаа. Тэднэрlooгаа бас хандаж залбирч тусламж гуйж болно. Миний хувьд бол би залбирлаараа бол бүгдэнд нь хандчихдаг байгаа. За миний дээд бие минь өвөг дээдсүүд минь тэгээ намайг харж хамгаалж байдаг сахиусан тэнгэрүүд минь бас миний амьтны хүч маань одоо бидний ингээд ийм янз бүрийн одоо амьтналаг одоо амьтны ертөнцийн даалд ертөнцийн одоо ийм
амьтанлаг энергиуд бас бидний ингээ хамгаалаад байж байдаг байгаад байгаа. Тэгээд тэдэр маань бол одоо бидний хөгжлөөс шалтгаалаад бас өөрчлөгдөж байдаг. Өмнө нь бол одоо миний хувьд гэх юм бол өөр амьтан байсан. Тэрийг нь хэлэхгүй. Тэгээ одоо болохоор өөр амьтан болсон байгаа. Ерөнхийдөө бол нэг ойрын жил хугацаанд ч юм уу тийм ээ. Бидний ингээ хөгжөөд дэвшээд ирэнгүүт одоо тэр амьтан маань өөрчлөгдөж байдаг гэсэн үг байгаа. Тийм болохоор тэднэртэйгээ хандаад ч юм уу залбираад тийм ийм асуудалтай байгаа болохоор намайг ингээд дэмжээрэй, туслаарай, зөв замыг маань, зөв гаргалгааг маань надад одоо илгээгээрэй, зөв хүмүүсүүдтэй маань намайг учруулж өгөөрэй. Зөв газараа, зөв цагтаа байхад минь туслаарай гэд тэ. Энэ зүйлүүд бол бүгд маш чухал зүйлүүд байгаа. Ингэж сайхан залбирсныхаа дараа өөрөө та өөрийнхөө юм логик бодлороо энийг яах уу, ийх үү гэд ингээд тархиа гашлагаад өөрийгөө зовоогоод байлгүй. Хамаг өөрийнхөө энэ ачаа, хүнд ачаануудаа өөрийнхөө дээд бие рүүгээ, өөрийнхөө энэ сахиусан тэнгэрүүд рүүгээ явуулчих хэрэгтэй. Тэгээ сайхан таавшир цугаад за би ингээд залбирчихсан. Тэд нартай ингээд өөрийнхөө юу хэрэгтэй байгааг хүслээ одоо хэлчихсэн байгаа болохоор тэд нар маань одоо ингээд миний энэ асуудлыг зөв цагт нь зөв газар нь зохицуулж өгөх болохоор одоо яг хамгийн өөрт чинь хэрэгтэй байдлаар шийдэж өгнө гэдэгт итгээд тэгээ ингээд сэтгэл амарчих хэрэгтэй. Тэгээд нөгөө асуудлынхаа талаар бодоод шаналаад яах уу, ийх үү гэд ингээд өөрийгөө зааваагаад байгаа шаардлага байхгүй. Тэгээд тэр ингэж ийн гэдэг ч юм бол та өөрийнхөө дээд бие энэ өндөр энергиудэд итгэж байгаа universe энэ орчлын ертөнцид бас өөрт нь туслана гэдэгт нь итгэж байгаа итгэлээ харуулж байгаагийн том шинж гэсэн үг. Хэрвээ та эсэргээр яах бол одоо надад туслах юм болов уу юм болов би л өөрөө л одоо энд ингээд станерэ те яаж хийж байгаа бүх аргаа ингээд ашиглаж агаад энэ асуудлаас гарандаа гэд ингээд заваад одоо ингээд болсон болоог арга зам хайгаад явах юм бол магадгүй та буруу шийдвэр гаргаад буруу үр дүнд хүрч магадгүй байгаад байгаа. Тийм болохоор хамаг энэ өөрийнхөө хүсэл энэ зорилгоо орчлон ертөнц рүүгээ, дээд бие рүүгээ тавьж явуулаад за ингээд би одоо тавьширнаа, урдах ажилдаа, өөрийнхөө энэ амьдралдаа төвлөрнө. Тэгээ энэ асуудлууд маань шийдэгдэх ёстой цагтаа шийдэгдэнэ. Ямар ч асуудлын шийдэл нь ямар ч гарч магадгүй. Та одоо өөрийнхөө эго бодлоор олвол тийм ээ. Заастаа ингэчихвэл одоо яг болох гээд байна да гэд ингэ бодож байтал тийм ээ. Магадгүй өөрөөр шийдэгдэж магадгүй. Яг өөр чинь хүсэж төлөвлөж байснаар биш. Тэгтээ эцэст нь санах зүйл. Бүх зүйлүүд өөрийн чинь сайхны төлөө болж өнгөрдөг. Магадгүй ингээ харахад тийм ээ асуудал чинь өөрийн чинь одоо хүсснээр шийдэгдэггүй байлаа гэж бодоход тийм ээ. За жишээ нь гэхэд та бизнес эрхэлдэг байжгаад тийм ээ. Янз бүрийн асуудлуудаас болоод тийм ээ. Бизнес чинь ингээд урагшлахаа болоод тэ бараг дампуураад тэгээ бүр дампуурчлаа гэж бодъё. Тэгтэл та мэдээж эрэг одоо уг нь бол өөрөө эго бодлоор бол тийм ээ ингээд бизнесээ авраад үлдчих хүсэлтэй байсан байгаа тий. Тэгээд тэрэндээ айгүй шаналаад, стресстэй тийм ээ яах вэ ийх үү гэдээ ингээд заваа явж байтал бизнес чинь хүснээр чинь болоогүй, аварч үлдэж чадаагүй, тэ тэмцэж үлдэж чадаагүй, эсэргээрээ бүр дампуураад дуусчлаа. За тэгтэл та магадгүй тэрнээс өмнө ингээд залбираад хүслээ илгээж гисэн. Тэгтэл өөрөө чинь одоо энэ үр дүн нь өөрөө чи хүслэр болоогүй. Тийм ээ? Тэгээ энэ болохоор айгүй чухал байхгүй. Яг энэ үед хүмүүс би одоо залбирсан хорвоо ертөнц рүү бурхан руу дээд бие рүүгээ
сахиусан тэнгэрүүдээр ингээд залбирсан. Тэгтэл миний хүслээр болсонгүй. Харин ч бүр эсрэгээр бүр ингээд миний байр байдалд ордчлоо. Ингээд бүр нөгөө уур уцаарандаа автдаг ч юм уу тийм ээ. Бүр гомдол цөхрөлдөө автаад ингээд бүр өста амьдралд гомдоо ол тийм ээ. Ястаа нэрэ гэл ингээд эхлэх юм бол өөр чинь энерги ингээд бүр навс унаад та өөрөөсөө улам холдож эхэлнэ. Итгэл найдвар гэдэг зүйлээ бүр алдчихна гэсэн үг байхгүй. Тэгэд ийм үед яадаг вэ гэхээр хүмүүсүүд маань за ингэж хэрэгтэй байсан юм байна. Тэ одоо ингэж бодох гэдэг яг нэг хүн өөрөө одоо бизнесээс алдсан байгаа үед ч юм уу яг тэр үед тухайн үед ингэж бодож одоо ийм уужуу хандна гэхэд бас хэцүү л дээ. Тэгтээ та бүх зүйлүүд өөрөөд чинь одоо өөх туршлагаа өгөөд бүх зүйлүүд өөрөө чинь сайн сайхны төлөө болж өнгөрч байгаа. Өөрөө чинь энэ хамгаалаад явж байдаг энэ одоо энергиуд өөрөө чинь сайн сайхны төлөө ажиллаж байгаа гэдэгт чин сэтгэлээсээ итгэж чадаад энэ итгэлээ насан туршдаа авч явж чадах юм бол тийм ээ тэгээ бууж өгөхгүй урагшаа эрэг өөдрөг үзэлтэйгээр урагшаа явж чадах юм бол магадгүй та одоо энэ дампуурсан бизнесээс илүү өөр шинэ бизнесийг эхлүүлээ. Тэр нь бүр өөрөө чи өмнөх бизнесийн ашиг орлогоос илүү даваад бүр их ашигтай байгаад тэ дээрэс нь бүр өөрөө чинь гоё хөгжүүлээд бүр илүү гоё одоо ажлын хамтрагч нартай ч болдог ч юм уу тийм ээ гэд өөрсдөө ч улам том боломжуудыг олгодог ч юм уу эсвэл бүр хажуугаар нь бас их ажлын хажуугаар байсан ч гэсэн бас өөртөө гэр бүлийнхэндээ цаг гаргах боломжтой болдог ч юм уу гэд ингээд юм болгоныг том зургаар нь харж тэ итгэл үнэмшлээ алдахгүйгээр энэ өндөр энергиудтэй хамтарч ажиллаж сурах хэрэгтэй. Тэгээд ялангуяа асуудлуудтай байгаа одоо хүнд асуудлуудтай янз бүрийн амьдралын асуудлуудтай байгаа тохиолдлуудад ингээд залбирчсан байгаа тохиолдлуудад өөрийнхөө анхаарлыг өөр зүйлүүд дээр, эерэг зүйлүүд дээр авчирнаа гэсэн үг. Зарим зүйлсүүд бол биднээс хамааралтай байдаггүй шүү дээ. Одоо энэ амьдралын асуудлууд өөр хүмүүсүүдээс, өөр албан байгууллагууд ч юм, өөр газруудаас ч юм уу тийм ээ холбоотой байдаг. Тэгээ тэдний шийдвэрүүд одоо бидний энэ амьдралыг одоо нөлөө үзүүлэх гээд байдаг ч юм уу. Тэгээ ялангуяа тиймэрхүү тохиолдлууд энэ төр байгаа бол тэ өөрийг чинь яг 100% өөрөөс чинь шалтгаалаагүй зүйл байгаа бол за ингээд болох ёстой зүйл болох ёстой жамаараа болгүй гэд тэ тэгтээ үр дүн нь ямар ч байсан гэсэн эцсийн миний сайн сайхны төлөө болноо гэдэгт итгэх хэрэгтэй. Тийм ээ эн чинь инхээр нөгөө нэг энэ амьдрал гэдэг чинь том аялал болохоор одоо энэ асуудал чинь сарын дараа дууслаа гэж бодоход яг компани чинь дампуурчихсан байлаа гэж бодоход 5 жилийн дараа ч юм уу тийм ээ та шал өөр компаниг байгуулад маш өөр гоё төвшөнд очичихсан бүр илүү хад жаргалтай бүр илүү ашиг орлоготой бүр илүү сэтгэл хангалуун амьдрах боломжтой байхгүй тийм ээ тийм болохоор өөрийнхөө энэ амьдралыг өнөөдрөөрөө харж болохгүй өнөөдөр би асуудалтай байгаа болохоор би их азгүй хүн гэж өөрийгөө харж болохгүй хүн болгон өөрсдийнхөө энэ амьдралдаа туулах ёстой зүйлээ туулаад сурах ёстой зүйлээ сураад хөгжих ёстой жамаараа хөгжөөд явж байгаа. Тийм болохоор мэдээж хэрэг биднээс өөрсдөө 100% шалтгааж байгаа зүйл байх юм бол өөрсдөө тэрнийхэн төлөө ингээд хичээгээд хөдөлмөрлөөд дайчин байгаа, зоригтой байгаад итгэл найдвартайгаар өөдрөг үзэлтэйгээр хичээх хэрэгтэй. Тийм ээ? Хэрвээ биднээс хамааралтай зүйл биш байх юм бол өндөр энергиудээсээ сайхан тавшир сууж агаад тусламжаа гуйгаад тийм ээ тэгээд тавшраад энерги гол нь навс унгааж болохгүй бид нар өөрийнхөө амьдралыг эерэг одоо хувилбарлуу авч өөрчлөх гээд байгаа бол бүх зүйлс энергийн хуулиар явагддаг болохоор өөрөө чинь энерги ямар газар ямар хэмжээст байна тэрнтэй шууд холбоотой болохоор өнөөдөр хичнээн асуудалтай байлаа гэд өөрийнхөө энергийг навс унгааж сэтгэлээр унарч хямарч одоо гутарч болохгүй. Тийм ээ тийм болохоор ямар ч асуудал байсан гэсэн би нэг даваад гарна. Тэгэд угаасаа миний амьдрал ирээдүйд улам илүү сайхан гэрэл гэгэртэй замаар явах болно гэдэгтээ итгэлтэй байгаад тийм ээ энэ залбирлыг бол өдөр болгон хийж өгч болно өдөрт 2 ч удаа хийж өгч болно бүр ялангуяа бүр хэцүү асуудлуудтай байгаа хүмүүсүүд маань бол өглөө оройдоо залбирч өгöd залбирлаа чин сэтгэлээсээ хийн шүү тийм ээ чин сэтгэлээсээ юм хийнэ гэдэг ялангуяа ийм залбирлын юмнуудыг чин сэтгэлээсээ хийнэ гэдэг нь маш өндөр хүчирхэг энергийг агуулж байдаг
холбоотой байгаа шүү. За тийм болохоор та нарт маань бас энэ мэдлэг хэрэг болж байгаах гэж бодож байна. Хүмүүсүүд ингээд маш их асуудалтай болчихсон байгаа үедээ өөрийгөө ганцаараа байна гэж их бодоод байдаг. Тэгтэл үгүй шүү. Биднийг дэмжиж байдаг, хамгаалж байдаг, нүдэнд үзэгддэггүй өндөр энергиуд сахиус тэнгэрүүд ч гэсэн байж байдаг. Тэгээ энэ дэлхийд бас өчнөө олон юм одоо туршлагууд авч байгаа, өөртөө ч адилхан туршлагууд авч байгаа хүмүүсүүд бас маш их байгаа. Ялангуяа энэ цаг үед шүү. Яагаад гэвэл бид нар энэ өндөр энерги рүү орох гэж байгаа. Шин дэлхий маань ингээд төрөх гээд байгаа. Төрөлтийн өвдөлт ямар байдаг вэ, тийм ээ? Шинэ хүүхэд төрн энэ дэлхийд мэдлэн гэхэд төрөлтийн өвдөлт бас гэж тий чанга зүйл байгаа штэ. Яг тэрнтэй адилхан манай шинэ дэлхий одоо ингээд төрөх гээд байгаа болохоор би болоход энэ 5D хэмжээс өндөр хэмжээс маань манай дэлхийд суйрлах гээд байгаа цаг үед шинэ юм төрхийн тулд бас өмнөх энэ дэлхийнхаа хуучин дэлхийнхаа одоо засаж залруулах тийм ээ ангаах эдгэх зүйлүүд бас байгаад байгаа болохоор энэ ангаалтанд хүрэхийн тулд бас хийх ажлууд байгаад байгаа болохоор бид нар одоо энэ шинэ дэлхий рүү явах зам руугаа явж байгаа болохоор эндээ ингээд энийг ойлгоод энэ мэдлэгийг ухамсарлаад авчихсан байгаа тохиолдлуудад за ийм болоод байгаа юм байна. Би бас өөрийнхөө юмыг сурж хөгжчих юм бол бас би энэ зүйлийг давтан ийм асуудалд очрох шаардлага байхгүй юм байна гэдгээ одоо хүлээн зөвшөөрөд ойлгоод үргэлж цаанд явах хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр та ямар ч асуудалтай байсан гэсэн урам зоригоо алдаж болохгүй. Итгэл найдвараа ялангуяа алдаж болохгүй. Тэгээд урам зоригтойгоор үргэлж урагшилж байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд удахгүй бас миний зохион байгуулж явуулдаг сургалт маань 11 сарын 11-нд 20 Монголын цагаар 20 цагт эхлэх гэж байгаа шүү. Тэгээд энэ сургалт маань болохоор энэ сүнслэг оршихуй, тийм ээ, энерги, сүнсний зорилго, өөрийгөө ангаах, тийм ээ, өөрийгөө одоо скан хийж оншилж сурах гэт тийм ээ маш олон одоо хэрэгтэй мэдлгүүдийг зааж өгдөг. Тэгээд дээрэс нь бас бясалгалтай холбогдож өгдөг болохоор ингээд сургалт маань цаг 30 минут үргэлжлэн. Тэгээд сүүлийнх нь 10-20 минутанд бид нэг бодлоо сайхан зэгцлээд, тайвшраад, энерги дэвшлүүлж өгдөг ийм гоё бясалгатуудын янз бүрийн одоо дотоод хөвгтөө ангаах ч юм уу, тийм ээ, өөрийгөө ангаах ч юм уу, хамгаалтын энерги тавьж өгөх ч юм уу гэд ингээд маш чухал хэрэгтэй ийм гоё бясалгалуудын арга техникүүдийг бас энэ сургалтаараа зааж өгдөг байгаа шүү. Тийм болохоор та нар маань сургалтандаа бас хамрагдаарай. Бас энергийн ангаалтанд орохыг хүсэж байгаа хүмүүсүүд байх юм бол бас холбогдож болно шүү. Бүх мэдээллүүд одоо энэ бичлэгийн доор description хэсэгт орчихсон байгаа болохоор бас та нар маань дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас ороод уншаад авч болно. За тэгээд дээрэс нь мэдээж хэрэг энэ бичлэгүүдийг маань шеэр хийгээд за тэгээд өөрийнхөө найзуудтай энэ сургалтыг маань ангаалтын одоо энэ үйлчлэгийг маань бас санал болгох юм бол та нар маань бас энэ авчирсан хүн болгоноосоо хувь хүртээд бас нэмэлт орлого олох гайхалтай боломж бас байгаа шүү. Тийм болохоор та нар маань бас гоё энэ зүйлдээ нэгдээд те өөрсдөө хөгжөөд бас найзуудтай гэр бүлийнхээ ойр дотных нь хүмүүсүүдтэй бүгднтэй ингээ хуваалцаад хамтдаа хөгжөөд хамтдаа энерги дэвшлүүлээд тэгээд гоё ад жаргалтай утга учиртай амьдралаар бүгдээрээ амьдарцгаа шүү. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээ нэрээ комент хэсэг дээр та нар маань 11 гэж бичээрэй. Яагаад гэвэл удахгүй бас энэ 11 сарын 11-ний гайхалтай өдөр болох гэж байгаа. Энэ гайхалтай өдрөөс миний сургалт эхлэх гэж байгаа шүү. Тийм болохоор энэ 11 сарын 11-ний энэ гайхалтай өдөр бас одоо портал одоо өндөр хэмжээс рүү холбогддог энэ хаалга үүдэн хаалгууд нэгтчихсэн байдаг болохоор ингээд бүгдээрээ та нар маань энэ 11 аз жаргал хайр гэдэг үгнүүд ингээд комментод бичиж явуулаад энэ өндөр энерги рүү одоо энэ гоё хаалга руу одоо өөрсдийнхөө эерэг гоё энэ хүсэж байгаа зүйлүүдээ илгээж явуулаарай. Тэгхийн бол энэ зүйлүүд маань бас та нар руу хурдан орж ирэх боломжийг та нар маань өөрсөддөө олгож байдаг шүү. Тэгээд удахгүй дараагийнхаа бичлэгээр та нартайгаа уулзъя. Удахгүй уулзцай.